Төвтөр өгөөч юуны төвтөр өгөөч. Аваа ш. Хүн ганц их хүчээр болоод өгөхөр төвтөр аваа алга болчих юм. Төврөг танилцуулж. Сайн байна. Энэ манай ангийн манд мянгад малчин охин ба. Юу гэсэн юм чи мянгад малтай өстэй. Аа за сайн. Гой монч энэ ч үгдэд мончок гэдэг. Тэгээ тэмүүлэнтэй одоо нэг анги хөвгтөнэ. Тэг хааш би танаа анги хөвгт биш юм уу? Намайг шууд чийж эднэр ингэж байгаа байхгүй. Тийм гой царайлаг багш нартай. Тэг оюутнууд бараг оромог бишгээ авах болсон юм шүү. Одоо мөнгөтэй болчих. Одоо мөнгөтэй болсон юм шиг л тийм. Царай харж аваад идэм үгүй юу? Танаа сургуулийнхаа. Энд сургуулиас дандаа хөргө өгтөд гараад идэхгүй. За юу яцхан? За зөв entertainment-ийн нийгмийн контент маань эхэлж байна. За энэ контентыг анх удаа үзэж байгаа хүмүүс байх юм бол ерөөдөө би өөрийгөө илүү одоо хөгжүүлнэ. За алдчих болно, онцч болно. Тэгээ хүн алдаа оноо аль алин дээр нь хүн өөрийгөө хөгжүүлж идэг юм болоо гэж боддог. Тэгээд 2024 онд бас улсын хурл нэр дэвсэн цааш их олон зүйлийг ойлгосон. Тэгээд турлаа. Бас өмнөх нэвтрүүлгээс харсан баг те 15 ил турсан. За мөн дээрээс нь одоо энэ жил би оюутан болсон байгаа. За CTX сургуулийн эрхцэн ангид одоо хууль зүйн сургуулийнх нь хуулийн ангид нь одоо орсон байгаа. Тэгээд их гой мэдрэмжүүдийг авч байгаа оюутан болсноос хойш. За тэгээд би та нартай өнөөдөр сургуулаа танилцуулъя гэж бодсон юм. Ер нь оюутан мэдрэмжийг аваагүй бас нэлээд удсан байна. 2012 онд би нэг сониноос CTX сургуулийн жүжигчний ангид би сурдаг байсан байхгүй. Тэгээд энэ сургуулийн бас сайхан зүйл болж илээ. Тэгээд энэ сургуультай бас эргэж сурж байгаад их баяртай их гоё байгаа. Тэгээд оюутан хүн чинь яг нэг одоо бол их өсч мөсгөө болцсон юм байлээ гайгүй юм байлээ. Тэгээд бүгд манай сургуулийн хүмүүс их орж танилцаад ерөнхийдөө би өөрийгөө яаж нийгмээ яаж хөгжүүлж байгаа вэ гэдгийг хамтдаа харцгаая. За энэ бол манай сургуулийн 1-р байрных нь заалны хэсэг байна. Энд бол миний хамгийн дуртай газар цайны газар байгаа. Ямс эхлээ өнөөдөр хичээлдээ суучаад тэгээд дараа нь цайны газарт орж бас харуулъя гэж бодчих. За дээш гараа. За яг одоо 302-т манай хичээл орно. Тэгээд тэрнээс өмнөөс танд их гоё юм харуулъя. Энэ одоо манай City их сургуулийн маань юм дэлгүүр байгаа. Тэгээд дотор их гоё юм зарддаг. Тэгээд орж харъя төхөө. За энэ манай City их сургуулийн гоё цүнхнүүд, подвалкнууд бас зардаг. City University гээд оюутнууд бас өөрсдөө юм гоё хувцсууд авч өмсч болно. Өөр юу гэдэг вэ дотор? City-ийн бараанууд байгаа тий. За гоё номнууд байгаа. За эндээс юу гардыг? Инженеэс зарим гарчаа. Зарим гарч юм уу? Ямар гоё. За тэгээд City-ийн аягнууд байгаа тий. Өөр юу вэ? Онцлох юм уу? Өөр онцлох юм гэвэл манай кофе бас аягүй гоё юмтай. Бас кофе гараад. Тийм. Ингээ бас жижиг нэг юм лаунж те ажиллаж байгаа байхгүй. Тэгээд гоё кофе умаар үедээ ч юм орж ирдэг юм. Тэгээд эндээс бас би нэг юм гадуур энэ чи юу гэдэг лээ гадуур хувцаж бомбор бас нэг авч үзье гэж бас бодоод байгаа. Өмсөе гэж бодоод байгаа. Тэгээд тэнцээ уралдаантай манай одоо сургуулийн урлагийн үзлэг тэгээд сагсан тэмцээн гэл их олон юм болдог. Тэр үедээ бас өмсөж очвол их гоё санагддаг те. Манай сургууль оюутан шүү дээ. Хэм блэ? Хулан. Юуны анги? Архитектур. За. Хоёул тааралдаг юм шүү дээ. Яс оюутнуудаас бүрэн танилцж амжааг байгаа. За тэгээс манайхын гоё дэлгүүртэй. Одоо хичээлдээ сууя да. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ эрх зүйн онол. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ эрх зүйн онолын хичээлийн хүрээнд эрх зүйн соёл гэдэг хичээлийг үзнэ. За нийт оюутнууд мань бүгдээрээ та нарын хувьд ер нь соёл гэж юу вэ? За та нарынхаар соёл гэдэг ер нь яг юу гэж бодож байна? Бид нартэй соёлтой хүн, боловсон хүн гэж жишээ нь ярьдаг те. Соёлын асуудал, соёл гэдэг бол тухайн улсын одоо өв соёлоор ч илэрхийлэгддэг. Эсвэл тухайн улсын хөгжил дэвшлигч илэрхийлж байдаг. Эрх зүйн соёл гэдээ ирчхээрээ соёлын урд бид нар эрх зүй гэдэг зохицуулалтаа авах хэрэгтэй болно гэсэн. Өөрөөр хэлэх юм бол эрх зүй гэдэг бол нийгмийн харилцааг зохицуулах одоо тухайн хэлбэр гэж ойлгож байгаа бол тэгвэл урд нь соёлыг авах юм бол зөвхөн эрх зүйгээр хуулиар зохицуулахгүй тухайн хүний одоо төлөвшил, нэгт байдал, тухайн хүний одоо зам байдал, тухайн нийгмийн байдлыг соёлоор бүхэлд нь зохицуулж болдог байх нэ. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын хувьд бид нар бол нүүдэлчин соёлтой ард түмэн гэж ярьдаг тийм. Тэгвэл нүүдлийн соёлдоо дагнсан эрх зүйн зохицуултыг хийх юм бол тухайн улсын хөгжил одоо илүү өөр түвшинд очно гэдгийг илэрхийлж байгаа маа. За хичээл дууссан чи багштайгаас таныг танилцуулъя. Манай одоо сургууль нь бас юм гоё царайлаг багш нартай. За манай багш өөрийгөө нэг гоё танилцуулаач.
За намайг Эрдэнэ жаргалын нэм сурам гэдэг. За BCD их сургуульд энэ намраас багшилж эхэлж байгаа. За ер нь бол Монгол элчгээд хуулийн фирмд өмгөөлөгч хийдэг. Тэгээд энэ намраас эхлээд BCD их сургуулийн хууль зүйн сургуульд одоо иргэний эрх зүйн чиглэлээр хичээлүүд зааж байгаа. Тэгээд бас нэг дөрөв курсын оюутнуудаа ангидааж авсан. Тэгээд багшлах бол бас үнэхээр гоё байна. За манай сэтиг сургуулийн хамгийн гоё оо танд дотн санагддаг зүйл нь юу вэ? Хамгийн гоё мэдрэмж төрүүлдэг хэсэг. Надад бол цааны газар. За таны хувьд. Ер нь бол яг анхны сэтгэлээр хэлэхэд бол орчин маш гоё таалагддаг. Хичээлийн танхимууд нь бас их хүртээмжтэй. Тэгээ ер нь юм айхтар том юу гэхгүй бүх жижиг юмнуудыг аягүй гоё гоё ашиглаад их орчин аягүй өрмөц санагддаг. Багш над руу хараа. Энэ камер яг ойлол ярьж байгаа юм шиг. За тэгээд одоо нөгөө нэг ийм ер нь та багшлаад над шиг юм хөгшөө оюутан зааж үзсэн үү? Би ч одоо их хөгшөө оюутанд ороод байгаа шүү дээ. Хичээл орж үзсэн. Зөвхөн өдрөө ангихгүй юм чинь хичнээн магистр гэдэг зөндөө ангид байгаа шүү дээ. Тэд нарт бас занаа занд. За гэж манай сургуулийн маань ус ингээд маш олон багш нар байгаа. Тэгээд өнөөдөр бол яг нямсрын багшийн маань хичээлээр таарлаа. За хичээл маань ерөөдөө өнөөдөр ингээд харж байгаа. Өнөөдөр их цөөхөн цагт байгаа. Тэгээ манай ангийнхныг харж байгаа. Өдрөө их сайхан одоо нэг хичээлдээ шимтэж сууж байгааг анзаарч байгаа хаа. Тэгээ манай ангийнхантай бүгдийг жоохон танилцъя. Тэгээ одоо манай ангийнхан жиг андууд, манай ангийн андууд маань. За ангийн анд өөрийгөө танилцуулж. Манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүст өөрийгөө танилцуулж. За намайг Номер Эрдэнэ гэдгийг. Номоо гэж дууддаг. Манай ангийн дарга байгаа. Тэ? За номоо одоо эрх зүйгээр ерөөхдөө цаашдаа яг ямар зорилготой сурч байгаа? Дуртай болохоор тэгэл мэрэгчлээ дагаал. Одоо нөгөө дуртай мэрэгчлээ эзэмшхийн тулд суралцж байна. Манай ангийн айгу даруухан болчиход байгаа. Уг нь бол айгу галзуу. Тэгээ камерын дээр харахад тэгээд их шиг байна. Манай ангийн андууд өөрөөсөө нэг жоохон танилцуулчих. Тэгээ намайг ер нь бол найрамдлын тэмүүлэн гэдэг. Тэгээ би өмнө жилээс CTX руу суралцаа. Одоо 2 дахь курст сурж байгаа. За. Оюутан байна. За сайн байсан. Намайг Баавгийн цулбаа гэдэг. Тэгээд Тэмүүлэнтэй одоо нэг анги хүүхэд байна. Тэ хааш би танаа анги хүүхэд биш юм уу? Намайг шууд чийж эднэр ингэж байгаа байхгүй. Одоо би энэ дундаа л бас хөгшөө харагдахгүй гэх хичээж байгаа. Тэгэл ингэж ийгээд байгаа маа эднэр намайг. За аль төгөлдөр өөрийгөө танилцуулаарай. За сайн байна уу? Намайг Төгөлдөр гэдэг. Тэгээ одоо 19 настай. Онц сурлагатай. Манлайлагч оюутан байгаа. За аль өөрийгөө танилцуулаарай. За Цэлмөн гэдэг CTX сургуулийн хуулийн эрх зүйн ангийн оюутан байгаа. Гой монч энэ ч үгдэд мончок гэдэг. Чоолктой. Их гой чоолктой стилтэй охин байгаа. Манай анги охин. За ийшээ явна. За манай ангийн маань өөрийгөө танилцуулаарай. Намайг бүх бат гэдгийг. Эрх зүйн ангид. Эрх зүйн ангид дөрөлтөө амсуулгаа. За манай анги хамгийн өндөр нь тэ танилцуулаарай. Намайг Солон гэдэг CTX сургуулийн хууль эрх зүйн ангийн сурагч оюутан байна. За аль өөрийгөө танилцуулж. Манай ангийн бас стилтэй охин байгаа. Ануужин гэдэг CTX эрх зүйн анги оюутан. Ер нь загвар өмсдөг үү? Өмсдөг үү? За их гоё стилтэй. Манай ангийн хөтөд чи. За манай ангийн маань хамгийн сүүлийн манай анги ер нь бол CTX сургуулийн хамгийн царайлаг залуучууд охтуудтай анги болж байгаа. Тэгээ манай ангийн маань хамгийн царайлаг хөвгөн хэм блэ? Сайн байна уу? Намайг Хашир Эрдэнэ гэдэг. CT-ийн хуулийн эрх зүйн ангийн оюутан. Сая шатрын тэмцээн болсон манай сургуулийн маань тэгээд 3 дугаар байранд орсон байгаа. Харагдж байгаа шиг ийм одоо тийм царайлаг хүн жоохон тэнэг байдаг гэдэг тэр бол тийм биш. Манай одоо хашаа бол их оюунлаг хүн байгаа. Шатрын тэмцээнд 3-т орсон гэж байна тий. Тэгсэн. Аав ил. Зөвхөн царай биш бас давхар одоо их мундаг оюутан байгаа шүү. За манай ангийнхан бол ерөөдөө ийм одоо 10 гаруй 14-өөс 5 оюутантай. Тэгээ өндөр бас зарим нь ирээгүй байна. Тэгээд өндөр маань хичээл ингээд ерөөдөө бол хичээл маань ингээд харж байгаа. Цаашдаа бас өргөжлүүлээ та нарт би сургуулиас товчхон танилцуулна. Их одоо 2 байртай шүү дээ манайх их гоё саксны заалмал байгаа. Тэгээ бүгдээрээ тийш явж танилццгаая. Манай сургууль маань бас урлагийн ангитай. Тэгээ одоо яг энэ уртын дууны анги хичээл орж байна.
За манай сургуулийн маань номын сан. Тэгээд эндээсээ бүх одоо хичээлийнхаа номуудыг аваад хичээл хийдэг. За мөн дээрээс нь одоо би ч их ном унших дуртай хөө. Бодлоо ном уншихаас нэлээд удчихна. Тэгээд сүүлд одоо ад үзэгдэх зориг гэдэг номыг л уншсан юм байна. Тэгээд эндээс бас гой номуудыг авч унших гэсэн бодолтой байгаа. Оюутан бол удааг байгаа болохоор бас эхнийхээ нэг одоо хуулийн хичээлүүдийг ойлгоход бас их хугацаа хэрэгтэй байгаа. Би ч бас нэг яг үндэ шал өөр мэрэгжлийн ажил хийдэг гэсэн хүн чинь хуулийн одоо хичээллэг бол одоохондоо бас бүрэн яг юм амар ойлгохгүй байгаа. Тэгээ явандаа бүр сайн оюутан болох байхаа гэж би бодчиход энд бас оюутнууд ариун цаг магаар их хичээлээгээ сууж идэх юм байлээ. Тэгээ бас удахгүй би бас хийгээ суух байхаа гэж бодож байна. Тэгээд бүгдрээ одоо юу вэ? Эндээсээ шууд миний хамгийн дуртай газар болох цайны газар руу орцгоё. Тэгээд би бас өдрийн хоолыг идэг байгаа учраас бүгдрээ нэг өдрийн хоолыг идэ да. За бооцгоё. Тэгээ манай сургууль бас юм magic boxтэй. Тэгээд нөгөө нэг ундаа ч юм уу амттай мэдээ санагдаж эндээс авчдаг. Намайг л гэхдээ 2012 онд сурж байхдаа тийм юм байгаагүй. Ийм бол байгаагүй. Тэгэл их олон зүйл өөрчлөгдсөн байлээ. 12 жилийн хугацаанд намайг оюутан байх хугацаанд бол бүх юм өөрчлөгдсөн байлээ. Тэгээд эндээс бас их хүүхдүүд олон юм авч хэрэглэх юм байл. Би бас одоогонд авч үзээгүй л байна. Явандаа авах хаа мөнгөтэй болж байгаа. За энэ шиг бүгдээр цайны газар л яваа. Миний хамгийн дуртай газар их гоё хоолтой, айгүй гоё хоолтой заяа. Кафетерия гэж байна шүү дээ. Хэл мэлтэй манай сургуульсан. За цайны газар руу өдөр орцгоё. Одоо нэг хичээл маань бараг тарж байгаа учраас жоохон цөөх хөвгттэй байна. Багштайгаа таарлаа шүү дээ. Хичээл тарцсан хоол идчих. За сайн байна уу? За ямар хоол гарч ий. Маа найз хин блэ? Дантуяа яасан өөр тавьдгүй их сонио. Намайг 12 онд сурч байхад би энэ гуанзыг нэр түү идэг байлаа шүү дээ. 300 400 мянган өөр тавьдаг байсан чи одоо тэс өөр тавьдаг юм байлаа. Тэгээд би ч бас их том болоод мөнгөтэй болсон байгаа айгүй л байгаа. За ганта юу вэ? Ямар хоолой байна? Хүйцээ, гулаш. Тааштай бүрэг юм котлет. Тэгээд одоо баг ширхгээ бол гарахаа болчиход байгаа юм шүү дээ. Нэг оромог биш. Оромог биш юм антан боц. Тэгээд оюутнууд баг оромог биш авах болцсон юм шүү. Одоо мөнгөтэй болж байгаа. Одоо мөнгөтэй болсон юм шиг л дээ. Дандаа л порцны болоо авдаг болсон лээ. Соустой будаа гэж байсан дээ манайхан санаж байна. Соустой будаа гардаг шүү дээ. Гардаг тий? Соустой будаа одоо хэд байгаа? 4500. 4500. Юу вэ? Соустой будаа шийдлээ 500 илүү. 300 илүү. Тийм тий? 300 500 байсан тий. Ямар амир өсөө вэ? За юу вэ? За явсан би хойцоо авчих. Тэгээд би нөгөө хэд мань асууж байгаад зурагдааш нар авах байх. Хойцоо. Нэг борцог байгаа борцог. Нэг борцогтой авчих. Цайтай. 12500. За. Үр тавихгүй мó. Чи камерт явчих гэж зүр тавьчих шээ. Үр тавихаар л гоё дотн санагдах гэдэг надад. Купе тэ? Купе мөпөтэй болоод ингээ манай сургууль гоё юм 12500. За хийц шүү. Хийц шүү би хийц шүү. Үр тавиагүй шүү. За баярлалаа. Одоо ингээд талаанаа аваад энэ хэсэгтээс хоолоо авдаг. Юу нэгчээ? Хөөцөө. Манай их ингээд надад их арай их хийж өгдөг бос хүүхдүүдийг бодвол. Тэгчээ, жоо их хийж өгөрөө. Хийж өгөр оюутан бол өсөд байгаа шүү дээ. Өөхгүй байна, өөхгүй гэрээ. Өөхгүй шүү. За тэгээ бүгдээрээ сайхан хоолоо идэ да. За энэ хоолой жоохон бүгдээрээ заалаа танилцчих би танад харуулъя. Ийшээ бас ингээд дахиад заал байгаа. Намайг 12 онд сурдаг байхад энэ бол битүү байсан. Юус юм байгаагүй. Одоо тийм заалтай болсон байлээ. Ийм том заалтай. Одоо оюутнуудын хүрэлцээ их болцсон болохоор тэгж байгаа хэл та. Тэгээс хуулийн сургууль мургуулд надад сурдаг хүмүүс бас олон жил болгон нэмэгдэж байгаа. Тэгээ манай СЭД-ийн сургуулийн хууль зүйн сургууль гэдэг тусдаа сургууль байгаа шүү дээ. Тэгээ тэр сургуульд сурдаг хүмүүс нь одоо дараа жилээс бүр их болох болов уу гэж би өөртөө бодож байгаа. Тэгээ жүжигчний анги нь бас их олон хүмүүстэй байлээ. За миний хоол гарсан байна. За одоо багаараа бас сууж хаалаа идэнэ. Яг одоо ингээд камерын үн би гараад байгаа ч гэсэн миний ардтал чинь бас бүхэл бүтэн баг байгаа. Тэгээ одоо сайхан багийнхныгаа би бас сургуулийн хаалаар дайлна. Тэгээд яг одоогондоо бас өөрхөн хоолыг авчлаа. Манай тэр хоол захиалж байгаа. Тэгээ бөөнөрөө сууж байгаа бас нэг сайхан хоолчоо гэж бодож байна. За юу вэ? Хоолоо захиалчих. Мөнхий хараашаа. Чи өөрөө сууж гар л да. Яг энэ танастаа авахмааргүй. За тэгээ сайхан хүнсээ гартал идлээ.
Хөс мэс гараад гоё шүү дээ. Тэгээд манай хэд хоолоо идчихэд оюутан биш болохоор мэдэхгүй байгаа шүү. Энэ хоолоо ингээд тавга хураад өгөх. За баярлалаа гэж. Одоо бид манай сургуулийн 2 дугаар байр руу орно. Тэн дотор аягүй гоё саксны талбай байгаа. Ерөөдөө манайч бас гоо сайхны анги мангад очиж тэнд бас гоо сайхны ангийн хичээл их ордог гэсэн. Тэг бүгд аваад үзцгээе. Одоо бүгдээ манай сургуулийн 2 дугаар байр руу орцгоё. Нэр манай сургууль яг сургуулиудын зогсоол бас их асуудалтай байдаг шүү дээ ер нь бол тий. Манайх бол ингээ багш нарын тусдаа зогсоолтой. Тэгээд эндээ оюутнуудын зогсоолтой. Бас нэг хөөрхөн 100 гаруй машины зогсоол гэж харагдаад байгаа. Би бол нэг 100 гаруй машин орчих байх гэж бодож байна. Ямар ч өглөө ирэхэд бол зогсоол заавал байж л байдаг. Нэг тийм амар битүү бол байдаггүй, гайгүй байдаг. Тэгээд одоо ч бас өмнөхөө бодвол оюутнууд чи бүгдээрээ машин хэрэгтэй болчихжээ. Автостол явдаг гэсэн чи одоо тэгэл бүгд машинтай болсон, баян оюутнууд болсон байна шүү дээ. За энэ манай сургуулийн 2 дугаар байр. Намайг 12 онд сурч байхад бол байгаагүй. Тэр нь бол нэг 14-5% орсон байхаа. Миний мэдхээр бол би сайн мэдэхгүй шүү. Ер нь бол ийшээ бас ирээгүй. Удаж байгаа саяхан оюутан болсон болохоор. Шүү саяхайг өргөлнө гэж. Соёлтой хэрэгтэй гэж. Ороо. За. Энэ манай сургуулийн 2 дугаар байр. Тэгээд энэ одоо манай одоо бүр 12 онд намайг сурж байхад одоо ажиллаж исэн ах маань одоо хүртэл ажиллаж байна. За юу вэ нахаа? Тайван ахын. Та нэгдүгээр байраас ийшээгээ ирсэн юм уу те? Тэгсэн. Зөвхөн сүүлд нэлээд тааралцсан. Тэгээд гоё байлээ. 12 жилийн өмнө тааралцсан хатагаа тааралцсан. Таны ажил сайн. Би хаасан. Сайн таажгүй. Чиний ажил сайн. Сайхан. Та сургуультаас та яг хэдэн жил ажиллаж байна? 12 жил ажиллаж байна. 12. Яг л намайг яг сурж эхэлж байхад л та баг. Тэгээ 12 онд орсон. Яг л адилхан орсон юм байна. Хөгшөхгүй хөөөрөө шүү. Би нэг дэшээ заал руу нэг ороотох юм. Зааланд хүн байгаа юу? Байгаа юу. За окей. Манай заал эндэж хоёр дахь хөтөд юм байлаа. Сайхан саксны тэмцээн болсон. Тэгээд их гоё заалтай юм байлаа. Манай найз нэг холбоо штэ. Холбоо маань энд бас заал мал авдаг гэсэн. Тэгээд бүгд орж үзье. Ийм гоё заалтай. Тэгээд сайхан саксны тэмцээн болсон. Манай хууль зүйн сургуулийнхаа ороод яг медаль авч чадаагүй л дээ. Тэгтээ бас их сайн тоглолт юм байлаа. Манай ангийнхан энэ төр их сайн тоглолт юм байлаа. Тэгээд ийм гоё заалтай юм байлээ. Би тэгээд өөрөө саксоос тийм сайн тоглолтгүй биш болохоор үздэг хүн болохоор бас яг ингээ үзээ суугаар их гоё кайфтай юм байлээ шүү. Бас гоё санагдсан. Тэгээд холбооны гаш шидчихэж. За манай заал нэг юм их. За манай энэ сэтг сургуулийн 2 дугаар байрнаас дандаа хөөрхөн хөлтөд гарч яваад тэгээд би гайхаад байсан чинь энэ нэг гоо сайхны сургууль маань энд байрлалдаг юм байна. Тэгээд сайхан бас манай гоо сайхны сургуулийн маань их олон медальтай ирсэн гинэ дэлхийн авраг, Азийн авраг альтрээс. Манай багш нааш өрөөд ирээ. За манай ганди багш маань. Тэр чинь хамт Эрдэнэтлөө сая нэг ажил руу явчихад ирсэн. Тэгээд сургалтын зоочод ирсэн багштайгаа. Тэгээд багш маань нэг тэнхмээ бол нэг одоо шавнырыгаа за бас өөрийгөө нэг гоё нэг товчхон танилцуулж. За сайн байцгаана уу? Гоо сайхны сургуулийн тэнхимийн эвлэгч Гандим байна. За манай CTX сургууль бол одоо Монгол улсад цор ганц бакалаврын зэрэг олгодог өсчин гоо сайхны мэрэгжлийн сургууль гэдгээр онцлогтой байгаа. За энэ жил бол манай сургуулийн хувьд маш олон амжилтуудтай байна. За яагаад гэвэл өсчний маань өсчин стилистийн багш маань, мейкапын багш маань одоо дэлхийн 78 дахь удаагийн, за Монголын улс бол 18 дахь удаагийн оролцож байгаа. Одоо олон улсын бүх дэлхийн аврагын тэмцээнд яваад маш олон амжилттай медалийг нь түүгээд ирсэн байгаа. Тийм. За тэгээд Солонгос улсад зохиогдсон 12 дахь удаагаар зохион байгуулагдсан бас олон улсын тэмцээнээс бас миний би өөрөө бас оролцоод медальтай ирсэн байна. За манай оюутнуудын төлөөллүүд маань одоо бүх мэрэгчлэрээ
тэмцээн уралдаануудад аваад за сая 4 дахь удаага зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс бас шагналын хувийг нь буулгаад ирсэн байна. За уянгаа багш за баяр хүргэе тань. За баярлалаа. За тэгээд сэтгэл одоо их л гоё байгаа Аа тий ер нь бол айгүй олон жилийн одоо бидний хүсэл мөрөөдөл бол одоо яг энэ мэргэжлийнхаа тусалт нь одоо явах ганц зорилго маань бол дэлхийн аваргаас цом авчрах, цом авах гэх зорилго байгаа. Тэрийг бол биелүүлсэндээ маш их баяртай байгаа. Цомыг хараад өгөх шээ. Оо ямар гоё цом бэ. За манай энэ хараад аваарай. Аз ТV аваргын контент юуны тэмцээний цом авсан. Экваторын уян гэж ямар гоё Монголиа гэдэг. Бид нар энэ жил анх удаага 18 жил бол энэ тэмцээнд бол сорилж оролцож байгаа. Анх удаа манай Монголоос алтан цомын эзэн болцоосон. Тийм. Алтан цомынхаа найрыг яг өнөөдөр бол хийх гээд бүгд ингэ буужигдсан байгаа. Ямар гоё. За өөрийгөө танилцуул өгөх үү? Би Сэдик сургуулийн гоо сайхны ухааны сургуулийн 3 дугаар курсын оюутан байна. Сая Монголд 4 дахь удаага зохион байгуулж байгаа олон улсын тэмцээнээс гээд Гран При шагналыг авсан байгаа. За Сэдик сургуулийн гоогийн 2 дугаар курсын оюутан үр зах гэдэг. За тэгээд мейкап төрлийн анхан шатны өвчийн бодолтоор 3 дугаар ирээдсэн байгаа. Ямар гоё юм бэ. За манай Би болохоор Сэдик сургуулийн арьс гоо цэцлийн 4 дугаар курсын оюутан. Тэгээд сая MBA тэмцээнээс мастер ангилалд ороод Гран При шагналыг авсан байна. Мастер англи гэхээр яг уу? Мастер англи гэхээр ерөөхдөө бол 4 дугаар курс болоод ер нь 5-аад жил ажилласан хүмүүсийн төрөл гэсэн үг л дээ. Тэгэхээр манай оюутнууд маш чанартай оюутнууд бол энэчээс төгсөж байгаа. Багш нар ч гэсэн маш чадвартай багш нар ажиллаж байгаа. Царай харж аваад идэм үгүй юу? Танаа сургуулийнхаа энэ сургуулиас дандаа хөргө өгдөг гараад байхгүй бид энэ сургуульд нь юу хийдэг юм бол гэж бодож ирсэн. Гоогийн анги байдаг гэсэн юм байна. Тэгээд баяр хүргэе бүгдээрэнд нь. За. Найр гоё хийгээрээ. За баярлалаа. Одоо манай энэ 5 дахь хорт бол яг манай хуульцсан сургуулийн маань хичээлүүдээс ордог. Ийшээ бас харах юм бол энэ хуульцсан сургуулийн одоо бүх хичээлийн хуваар байгаа. Би бас энэ хичээлийн хуваарыг ингээл хуцтаар дараал авцдаг хичээлд явна да. Зээш бүгд хаач танилцъя. Сайн байна уу? Сайн байна. Би нөгөө нэг багш нартайгаа бас танилцуулчих гал амханда нэг нэвтрүүлэг хийж яваа би. Багш нартай танилцуулах болохгүй шүү дээ. Манай одоо манай багш маань яг надад хичээл ордог багш маань та өөрийгөө нэг хальт танилцуулаад өгөөч. Би Сэдик сургуулийн хуульцсан сургуулийн багш Нэмжөө гээд багш байна. За. Манай багш ямар хичээл ордог вүлээ? Манай одоо сурагч нарт. Иргэний эрх зүй ордог. За тэгээд иргэний эрх зүйтэй холбоотой компани эрх зүй гэдэг ийм хичээл ордог байгаа. Их багш нар маань өнөөдөр бас хичээлүүдтэй байгаа учраас Нэмжөө багш маань одоо ингээд цонхолцсон сууж байгаа шиг байна. Би Нэмжөө багшаа хальт бас үзэгч нартайгаа танилцуулж өгч бодохгүй юу? Тий. Багштай бас нэг над гоё дүн тавиарэ. Дүнгийн маань сайн тавиарэ гэж бодлоо дурсан. Баярлалаа багш. За ийшээ бүгд энэ манай багш нарын баяртай багш. Манай багш нарын өрөө байхгүй. За энэ манай 5 дахь нэг бол City Street гэдэг ийм гоё одоо зөвөр нэг энгийн хичээлийн танх юм шиг биш. Ийм гоё дизайнтай болгосон байлээ. Надад энэ бас их таалагддаг. Тэгээс бизнес сургуулийн хичээлээс энэ одоо хичээлийн танхимд ордог юм байлээ. Айгу гоё. Ер нь сурах орчин их гоё гар. Улам гоё сурах хүсэл төрдөг юм байлээ. Тэгээд сургуулийн бас яг энэ 5 дахь энэ хэсэгт би хамгийн дуртай. Бас миний хамгийн дуртай хэсгүүд нэг. Энэ манай ангийн маань мянгад малчин охин ба. Юу гэсэн юм чи мянгад малтаа өстэй. Сайн байна уу багш. Яаж хаа. Нэшэр. Бид ангийнхаа хүүхдүүдтэй сая маазарч ирсэн манай багш гараад ирлээ л дээ. Балчинд бол. За байж. Хөөе, норч маань аширч юм. Наашир. Энд чи юм яах гэж зугатаа. Чи төвтөр өгөөч юм, төвтөр өгөөч. Аваа ш. Ганц их хвчээр болоод өгөхээр төвтөр аваа алгуулж байгаа юм. Өөргөө танилцуулж. Сайн байна. Элэ чи өөргөө энэ би манай ангийн охин мянгад малчин баггүй юу? Амар үрдээ дээ. Манай одоо ангийн мананд мянгад малтаа тэгээд миний хамгийн сайн найз байгаа. Одоо энэ өвөл миний өвлийн ичийг даах юм гэсэн. Таад гэвчтэй. Тийм ээ. Чи усаас хөр явуулах гэсэн. За ингэ
Одоо юу вэ? Манай энд нэмэлт нэг Японы хэл сонголт байдаг байхгүй юу? Англи хэл, Японы солонгос хэлээс хэлээ сонгоод тэг хичээл нь ордог. Тэгээ одоо энд бас нэг Японы хэл сонгосон хүмүүс хичээлд ороод ах шиг байна. Би бол англи сонгосон учраас англи хичээл нь маргааш ордог. Тэгээ одоо тэний хичээл бол тарцсан. Тэгээ одоо бүгдээрээ доошоо боо. Нааш та. Наашраа гэж хэлцмаа. Энэ бас манай анги хөхт. Өөргөө дахиад нэг гоо танилцуулж. За яах вэ? Түрүүн нэг хэлцүүлж. За дахиад хэлж. За би хууль эрх зүйгээр CD сурдаг оюутан байна. Чи ямар авьяастай лээ? Амар их авьяастай тий? Айгүй. Юу хийдгүүлээ? Би сая сагсайгүй сайн мундаг тоглож ирсэн. Тийм. Одоо нөгөө нэг сургуулийнхаа шгшээ багт нэгтэж орох гол. Сагсны. Тийм. Байж. Урлагийн авьяас юу лээ? Юу одоо урлагийн үзлэг болох гэж байна шүү дээ. Урлагийн үзлэг яах юм? Нугарах юм уу? Үжиглэх. Ногоо явах юм уу? Үжиглэх юм. Манай ингээд энэ одоо нэг оюутнууд ийм их зантай болчиход байна. Яргаасан хамартан баас төрчихсөн юм шиг юмуд явдаг тий. Яг ийм их зантай дээ. Тийм битүүнд байх шүү дээ. Хөрх мөгс. За баярлалаа. За өнөөдөр маань хичээлж тарлаа. Нийгмийн контентын маань бас энэ дугаар энэ бол өндөрлөө да. Хичээл цугаар их бас их ядрах юм аа. Ингээл ангийнхаа хүүхдүүдэд тоглож надад инээж хөгжүүлж байгаа бол тэгэл хичээл маань дуусахаар их л тийм ядарсан мэдрэмж авдаг юм байлээ. Тэгээ хараад бас гэрийн даалгавраа хийн. Оюутан болох мэдрэмж миний хувьд бол жинхэнэ нийв байна. Шин байна. Тэгээд энэ мэдрэмж би ч яг үндэ бол ихтэй сургууль төгсөөгүй. Яг 2012 онд CT-г сургуулийн жүжигчний ангид сурж байгаад 12 оноос ерөөхдөө 13 оноос би яг ажиллаа хийгээд явсан. Тэгэхээр одоо тэрнээс хойш дан одоо ажлын байран дээр гарч ажилласан байна. Тэгээд оюутны мэдрэмж авч ингээд толгоогоо амрааж одоо ажил хийхээс илүү сурах нь бол илүү толгоо амардаг юм байна шүү оюутнууд минь. Та нар яг одоо сурж байхдаа ажил хийх нь гоё гэж бодож байвал ажиллаа хийхээс өмнө оюутан байх мэдрэмжээ яг гоё аваарай гэж би танад гоё зөвлөмөр байна. Жоо хөгшин оюутны хувьд. Тэгээд бас энэ сургуулийн би сайхан зүйл болж ирсэ гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгээд их тэр үед бас их гоё дурсамж надад байдаг. Тэгээд энэ сургуультай хайртай. Тэгээд энэ сургуулиуд дахин сурж байгаа. Тэгээд оюутан болж одоо эрх зүйн мэдлэгтэй болж эдийн засгийн мэдлэгтэй болж ерөөхдөө улс төрд байх хүний хувьд ерөөхдөө миний зорилго бол тийм байгаа. Байх хүний хувьд өөрийгөө хөгжүүлэхгүй бол одоо юу гэдгийг албан тушаалд очоод би яг юу ч өөрчилж чадахгүй байна гэдгийг ойлгосон учраас өөрийгөө нийв болгож шинжилж байгаа. Тэгээд энэ одоо нийвми гэдэг контент маань одоо бас алдаа оноотой явах бах алдаач гэсэн бас хүнийг их шинжилдэг, их хүнийг хөгжүүлдэг болоо гэж боддог. Тэгээд өнөөдрийн маань контент таамд байсан баярлаа. Би явлаа харьлаа. Хичээлээ даалгавар байлаа. Баяр та.